Мөрөн сумын нархан 8 дугаар цэцэрлэг энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус хамт олон түүхтэй байгаа бүтээлч ажиллаар угтаж байна. Ой хүрээнд Монгол цэргийн өдрийг угтаж айл гэрийн ноён нуруу өмг түшиг аав хүний байр суурь үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, үр хүүхдийнхээ хүмүүжилд үлгэр дуурайл болсон аавуудаар бахархах зорилтын хүрээнд аавын нөмөр чуулганыг зохион байгууллаа. Чуулганы гол зорилго нь хүүхдийн хүмүүжил төлөвшөлт, аавын нөмөр нүүлэг, за хэрхэн нөлөөлөх, аав хүн гэрийн өмг түшиг, ноён нуруу, байр суурь, хүүхдийн хүмүүжилд аав өөрөө хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаас нь энэ сургалт хилцүүлгийг ингэж зохион байгуулж байгаараа чухал ачаал бүтэлтэй юм аа. Энэ хүү чуулганд оролцож байгаа нийт төрийн албан хаагч, эрэгтэй ажилсагтаа баярлаж талархаж байгаа илэрхийлээ. Энэхүү аавын нөмөр чуулган нь хүүхдийн хөгжил хүмүүжилд аавын нөмөр нүүлэг хэрхэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж үр дүнд хүрэх вэ гэсэн ийм зорилготойгоор энэхүү чуулганы үйл ажиллагааг зохион байгуулж байна. Чуулганд урилгаар Улаанбаатар хотоос сэтгэл зүйч лектор Наранбаатар хүүхэд хүмүүжил хүслээс минь илүү өндөрт жаргалтай амьдрах зоригт лекцийг аавуудтай хүргэлээ. Аавын нөмөр чуулганд оролцсон аавууд үр хүүхдүүдтэй хэрхэн үлгэрлэх, гэр бүлийн харилцааны эерэг урамсгалыг хэрхэн бүрдүүлж, манлайлан үр хүүхдүүдтэй өсгөж, хань ижтэй халамжлах талаар олон мэдээлэл авсан үр дүнтэй чуулган боллоо гэдгийг хэлж байлаа. Аавын нөмөр чуулганд төрийн 37 байгууллагын 400 гаруй аавд оролцлоо. Өнөөдрийн чуулганаас аав хүний хувьд аав хүн гэр бүлтэй цаг зарж болох, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх тал дээр нь бол гэр бүлийн нэг хэсэг болох эхнэртэйгээ хэрхэн зөв харилцах уу тал дээр нь эрчүүдийн хувьд бол эхнэрээс хүндлэлийг хүсдэг болвол эмэгтэй хүн бол нөхрөөс халамжийг хүсдэг. Тэрийг гэр бүлдээ хэрэгжүүлэх. Дээр нь бол хүүхдийг амьдрал дээр гарах гэдэг юм уу өсвөр наснд хүрснийхэн дараа хүмүүжүүлэх биш. Өөр багаас нь дээр нь ихийнхээ хөвлөд олдсны дараагаас эхлээд хүүхдийн хүмүүжилд анхаарч эхлэх талаар өнөөдрийн сургалт мэдээллээс ойлгож авлаа. Өнөөдрийн сургалтыг бас ирээд суугаад аав хүнийхээ тухайд гэр бүлдээ үр хүүхдтэй зарцуулах цаг зав тэдэндээ хэлэх энэ зүйлүүдийн талаар мэдэж авлаа. Маш үр дүнтэй сургалт боллоо гэж бодож байна. Үр хүүхдээ бас нийгэмд зөв боловсон соёлтой хүн болгож хүмүүжүүлэхийн тулд энэ сургалтын ач холбогдол орж байгаа гэж харж байгаа. Мөрөн сум 43421 хүн амтай, 12938 өргөтэй, нийт иргэдийн 48.1% нь эрэгтэй, 51.9% нь эмэгтэй байна. Нийт өрхүүдийн дотор 8103 ааваар агуулсан, 4835 нь ээжээрээ агуулсан өрхүүд байна. Өөрөөр хэлбэл нийт өрхийн 3/1-ийг ээжүүд толгойлж байгаа учраас аавуудын үүрэг оролцоо хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг Мөрөн сумын иргэдийн төлөвчдийн хурлын дарга онцолж байлаа. Чуулганыг Мөрөн сумын иргэдийн төлөвчдийн хурал засаг даргын тамгын газар, Мөрөн сумын нархан 8 дугаар цэцэрлэг, Хилийн цэргийн тэг 257 дугаар анги хамтран зохион байгууллаа.